Гэхдээ ерөөхдөө нэг юм ойлгох ёстой. Бид нар бол тусламж үзүүлэхэ болно гэж байхгүй. Дайн дуусаад ирэх юм бол эдийн засгийн буцаагаад сэргийх. Тэн дээр бид нар үргэлжлүүлээ туслана. Украиныг хаяа гэсэн нэг ч юм байхгүй гэсэн утгатай юм ярьж байна. Тэгээд Украиныг дэмжих болно. Гэхдээ хязгааргүй дэмжлэг ерөөсөө байхгүй. За тэгээ Украиныг дэмжсээр хагаад дэлхийн 3 дугаар дайн руу орно гэсэн наач нь угаасаа боломжгүй болохгүй. Энэ бол улаан зураас. За тэгээ энэ миний амнаас гарч байгаа үг ерөөсөө биш ээ. Ерөнхийлөгчийн Трампаас гарч байгаа үг. Яг нэг сарын өмнө Зеленский цагаан ордонгоосоо хөөгдсөн. Ягаад хөөгдсөн бэ гэх юм бол 30-40 минут скриптийн дагуу, төлөвлөгөөний дагуу ярьж чадсангүй, амиа хамгих чадаагүй. Тэгээ эхлээд JD Vance-тай маргаан үсгсэн, дараа нь Donald Trump-тай хэрүүл хийгээд за тэгээ disaster болсон. Цагаан ордонгоосоо хөөгдсөн. Энийний дараа нь шууд Европ руу яваад тэгээ Starmer, Macron гэх мэтчнэ хүмүүстэй ерөөхдөө яриагаа өргөжлүүлсэн. Америкчуудын үгэнд ороогүй гэсэн үг. За тэгээ Америкчуудын гаргасан төлөвлөгөөгийг бутлаад эвдээл яваалгаа. Зөрүүт. Тэ. Тохиргооны дагуу явж чадахгүй. За инх тайвны төлөвлөгөө гаргаж ийн Америкчууд. За тэгээд үргэлж хин садаа болдго юм бэ гэх юм бол нэгдүгээрт Зеленский садаа болж байгаа, хоёрдугаарт Европчууд садаа болж байгаа. Та энийг тэгээ миний контентаараа дамжуулаад зөндөө харсан баха. Нэмээ хэлэхэд Америкийн ерөнхийлөгч сонгуулийн үеэр Kamala Harris ардчлал намыг дэмжсэн. Бүр Pennsylvania мөчийн засаг дарга тэн Shapiro гэдэг хүнтэй зэвсгийн үйлдвэрлэл явж тэндээ ерөнхийдөө гар өсөө зурсан Америкийн ардчлал намыг тултлан дэмжсэн. За тэгээд сарын хугацаанд юу болсон бэ гэх юм бол Путин, Трамп 2 удаа уцаар ярьсан. Америкийн элчин сайдын яамнаасаа төлөөлөгч 2 удаа Москва руу явсан. Зөндөө олон удаа тийм Европ руу яваад ерөөхдөө энэ дайныг дуусгах гэж хичээгээд оролдоо үзэж байгаа. За Трампын хамгийн сүүлийн твит эсвэл том хэвлэл мэдээлэл хизээ гарсан бэ гэх юм бол Путинтэй уцаар ярьсанхаа дараа тэн дээр ямар тохиргоор зарласан бэ гэх юм бол Украин, Орос хоорондоо одоо эрчим хүчний дээд бүтцлүү халтах болио. Цэглэгаан станц, газсан хоолой, цэглэгаан дамжуулах цүмийн цэглэгаан станц гих мэтчнэ иймэрхүү дээд бүтцлүү халтхаа бөмбөгдөхөө болио. За хэдхэн хоног Оросууд ерөөхдөө тиймэрхүү дээд бүтсэн юмыг бөмбөгдөөгүй. Гэхдээ Украинчууд өнгөрсөн шөнө юу хийсэн бэ гэвэл Суза хотод байгаа газны тоолуур дамжуулах хоолойны дээд бүтцийг бөмбөгдөөд ивдсэн. За Оросууд байсан юм уу, Украинчууд байсан юм уу, хүмүүс юу ярьж байна гэвэл ерөөхдөө энэ Украинчууд дайнаа өөрчлүүлэхийн тулд тийм их тайван эхлэхгүй тулд дөрвөн областаа алдахгүй тулд гих мэдшин ямар арга хэмжээ авч байгаа бэ гэх юм бол дайнаа өргөжлүүлж байгаа. Нэмээд Donald Trump Европчуудыг шахаад Макрон дараа нь юу хэлсэн бэ гэх юм бол окей, хэдүүлээ НАТОгийн цэрэг тэнд байшхаа болий. Англи улсын цэрэг байшуулахаа болий. Францын цэрэг байшуулахаа болий. Нүүбийн одоо United Nations-ийн Нүүбийн цэрэг Украинд байшуулад за тэгээд Нүүбийн цэрэг тийм шалгалт явуулъя. Баталгаа хамгаалтын одоо баталгааг гаргая. За тэгээд ерөөхдөө Украин тийм НАТОгийн цэргийн биш, Европын цэргийн доор биш, ерөөхдөө Нүүбийн цэрэгтэй хамгаалттай тийм инх тайм эхлүүлье. За тэгээд Зеленский энэ юу хэлсэн бэ гэх юм? Що стосується ООН, при всій повазі ООН нас не захистить. Нүүбийн цэрэг яг ясам дээр биднийг хамгаалахгүй татгалцж байна. Від окупації або бажання Путіна прийти знову. Ми не бачимо ООН як альтернативу контингенту або гарантіям безпеки. Нүүб биднийг хамгаалахгүй, Путин нүүб бас айхгүй, Путинийг нүүбийн цэрэг зогсоохгүй. Биднэрт юу ихтэй юм бэ гэх юм бол тийм том гүрэнгийн аюулгүй байдлын баталгаа Америкчуудыг Нүүбийн цэрэг манай улсыг хамгаалахгүй, Путинийг зогсоохгүй, Путин Нүүбийн цэрэг байх юм бол үргэлжлүүлээд дайраад манай улсыг тэрчлээ авчнаа. За биднэрт юу ихтэй юм бэ гэх юм бол том гүрэнгийн одоо Америк улсын баталгаа хамгаалтын баталгаа эсвэл НАТОгийн гишүүнчлэл. Яг НАТОгийн гишүүншөөр хэлээ. Підтримуємо розумні, логічні стосунки з Організацією Об'єднаних Націй. Я маю на увазі з представниками, Генсеком тощо, але це не може бути, ООН не може бути альтернативою гарантіям безпеки. Нүүбийн цэргээс татгалцлаа. Тэ?
Английн цэрэг, Францын цэрэг, за хамгийн гол нь Америк, НАТОгийн цэрэг бид нар хэрэгтэй юм байна. Окей. Зеленский нэмээд юу хэлж байна гэвэл НАТО invitation биднэрт НАТОгийн урилга хэрэгтэй, биднэрт НАТОгийн гишүүнчлэл хэрэгтэй. Энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол Нүүбийн цэрэг хэрэггүй, Европын дэмжлэг хэрэгтэй, Америкчуудын дэмжлэг хэрэгтэй. НАТОгийн гишүүнчлэл болно гэдэг чинь Оросуудын шаардлагуудын яг эсрэг юм. Америкчуудын шаардлагын яг эсрэг юм. За. Тэгээд юу болж байна гэвэл Америкчууд одоо төвчээр алдаж эхэлж байна. Таад бас Трамп байсан бол аль хэдийн төвчээр алдсан байхаа. Нэгдүгээрт Европтой төвчээр алдаж байна. Зеленскийтэй төвчээр алдаж байна. Токиод Япон улсад амьдарч байгаа хүмүүс сонсоорой. 3 сарын 30-нд одоо ирэх бүтэн өдөр гэсэн үг 12 цагаас 4 цагийн хооронд Bunkyo City, Токио хотод би сурвалж зохион байгуулах гэж байгаа. За энэний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын сүүлийн хэсэгт ирүүлээд уулзцгаая. Арестович юу хэлж байна? Арестович бол хуучин Зеленскийн зөвлөх байсан. Today the EU is preventing the US from ending the war in Ukraine. Өнөөдөр бол Европын холбоо Америкчуудын дайн дуусгаж байгаа төлөвийг сатаа болж байгаа эсвэл зогсоогоод явж байгаа. За. Тэгээд өөрөө хэлж ийн Европчууд газ нефт авсаар агаад тэ Путиний дансыг дүүргэсээр л байгаа. Окей. Do you think he's speaking to realistic, clear-eyed? За тэгээд одоо хэний үг сонсох юм бэ гэх юм бол өчний контент дээр гарч исэн 2 удаа Москвад явсан Путинтэй ярьж исэн Трампын төлөөлөгч тий бас Москва явсан Европоор яваад одоо Европчуудаа юу ярьсан бэ хэдүүлээ хамт сонсгоё. People who can, who have the welfare of Ukraine in mind? So without getting into За ерөнхийдөө тэр Европт Украинд ямар хүмүүс зөвлөгөө өгж байгаа юм бэ? Яг Украины сайн сайхныг төлөө явж байгаа хүмүүс юм уу эсвэл ашиг сонирхлын зөрчилдөөнтэй хүмүүс юм уу? Yeah. I've talked to multiple European leaders and I've said to them, the more you encourage him not to be proactive at the peace table, the more you suggest that aid will continue without any conditions attached to it. No one says that we shouldn't aid Ukraine. За, ямар нэгэн нэр дуртахгүйгаараа би маш олон Европын лидерүүдтэй улс төрчтэй уулзсан. Тэгээ би юу гэж хэлсэн бэ гэвэл та нар зүгээр хязгааргүй Зеленскийг туслаад дэмжиж ямар нэгэн шаардлага тавихгүй прагматик байхгүй юм бол за тэгээд Украинаас өөрийнхөө хүслээрээ ямар нэгэн байдлаар бодит саналууд ирэхгүй юм бол та нар Зеленский Украинд ямар мэдээлэл өгч байна гэх юм бол тусламж бол хязгааргүй зэвсэг бол хязгааргүй санхүүжилт бол хязгааргүй. Today or in the reconstruction later on, but гэхдээ ерөөхдөө нэг юм ойлгох хэрэгтэй. Бид нар бол тусламж үзүүлэхэ болно гэж байхгүй. Дайн дуусаад ирэх юм бол эдийн засгийн буцаагаад сэргийх. Энэ дээр бид нар үргэлжлүүлээ тусланаа. Украиныг хаяа гэсэн нэг ч юм байхгүй гэсэн утгатай юм ярьж байна. It's got to come with certain conditions. If we're going to give a lot of money to Ukraine, we want to hear the business plan of how this is going to get resolved. Гэхдээ Украинчууд биднээс мөнгө авсан, ирээдүйдээ ч гэсэн илүү их мөнгө авъя гэх юм бол бид нэр тэр мөнгө ямар үр дүн авчрах юм бэ? Биднэрт ямар ашигтай юм бэ? Чамд ямар төлгөө, бизнес төлгөө байгаа юм бэ? Сонсох ёстой, сонсох эрхтэй. Because it's an unsustainable business plan if they don't have a plan for how it gets resolved. We just can't forever give money because they'll get ground down. And ultimately, and this is, we've discussed this in the administration, ultimately, what you can't have here is risk of any kind of nuclear action. Тэгэхэд бизнес төлгөө юу гэсэн юм бэ гэх юм бол энэ дайныг яаж дуусгах гэдэг юм бэ? Яагаад вэ гэх юм бол хязгааргүй, хугацаагүй тийшээ санхүүжилт зэвсэг өгнө гэдэг чинь тогтворгүй энэ шийдэл ерөөсөө биш ээ. Хизээ нэгэн цагт даалт утгаараа бас хэлсэн Украины хүн ам байхгүй бол зэрэг дуусч байна. За тэгээ энэ хязгааргүй ингээ явсаар байгаа юм бол яваал явах юм бол хизээ нэгэн цагт цүмийн зэвсэг нисч магадгүй хөрч магадгүй. Энэ эрсдлээсээ бид нэр өөрийнхөө ч гэсэн хамгаалах ёстой. In the tactical nuclear action. I mean, even if it's not a big bomb explosion, doesn't matter. Just a tactical nuke would take stock markets down all over the world. Well, they haven't been used in 80 years. They've been used exactly twice in human history. You can't allow it to happen. It's not a precedent. Тэгээд ямар нэгэн байдлаар нэг жижигхэн ч гэсэн цүмийн зэвсэг энэ тийм дэлбэрчих юм бол дэлхийд даяар хөрөнгөний зах зээл бүр ингээ навс унна штэ. Ийм юм болох ёсгүй.
Сонсож байна уу? Хөрөнгөний зах зээл хувьцааны ханшууд навс уннаа цаана бизнесийн хүмүүс ярьж байгаа байхгүй. Тэ идеологи ерөөсөө байхгүй. За ийм юм байж болохгүй гэж. Want at all. And while I think we have to get a fair deal for Ukraine, we cannot allow that country to drag us into World War III. And that's not my policy. That's President Trump's policy. За тэгээд Украиныг дэмжих болно гэхдээ хязгааргүй дэмжлэг ерөөсөө байхгүй. За тэгээ Украиныг дэмжсээр хагаад дэлхийн 3 дугаар дайн руу орно гэсэн наач нь угаасаа боломжгүй болохгүй. Энэ бол улаан зураас. За тэгээ энэ миний амнаас гарч байгаа үг ерөөсөө биш ээ. Ерөнхийлөгчийн Трампаас гарч байгаа үг. За энэ та сайн ойлгох хэрэгтэй заяа энэ маш соёлтой, супер төвчээртэй өгөө яг зөв сонгодог дипломат хүн. За энэ цаана ямар үг те ямар утга агуулгдсан байгаа юм бэ гэх юм бол бидний төвчээр дууссан. Тэ? Мөнгө дуусж байна. Тэ? Дэлхийн 3 дугаар дайн руу хөрөхгүй. Тэ? Зэвсэг мэвсэг мөнгө зүгээр ингээл өгөөл байна гэж байхгүй. Тэгээ бид нар Зеленский юм Украинаас юусч байгаа юм бэ гэх юм бол бодит санал энийг дуусгахын төлөө. За ийм юм санал байж ш бид нар ерөөд танаа улсыг буцаагаад босч ирэхийн тулд дэмжнэ. Тэ? Ерөөд хугацаа дуусчин шүү, төвчээр дуусчин шүү гэж хэлж байгаа. Тэгээ миний бодлоор төвчээр нь аль хэдийн дууссан. Яагаад вэ гэх юм бол Зеленскигийн эсрэг Украин дотор opposition тий эсрэг намынхан гишүүдүүд бас юу хэлж байна гэх юм бол бид нар аль хэдийн Америкчуудаа яриад эхэлсэн. Хуучин ерөнхийлөгч аасан Петро Порошенко таад мэдэх бол Рошен гэдэг чоколадны үйлдвэртэй тэр бөмбөтөн хүн өмнө ирэх барьж исэн одоо юу ярьж байна гэх юм бол бид нар Америкчуудаа яриад эхэлж байгаа. За яагаад Америкчууд эсрэг намынхантай яриад явж байгаа юм бэ? Яагаад гэх юм бол одоо Зеленскийтэй ярих юм байха болж байна. Дуусч байна. Төвчээр нь дууссан байгаа. Тийм учраас эсрэг хүмүүстэй ярьж байна. За тэгээд одоо Германы хэвлэл мэдээлэлээр Петро Порошенко дөнгөж саяхан 30 минутын ярилцлага өгсөн. За тэгээд хэвлэл мэдээллийнхэн дотор Германы хамгийн том сонин шүү. Германы хамгийн том сонин энэ ярилцлагыг ингээд гаргаж ийна гэдэг чинь цаана бас PR талаасаа, пропаганда талаасаа салхин эргэж байгаа гэсэн үг. За тэгээ Германы хамгийн том сонин юу бич ийна гэвэл Порошенкогийн үг. Zelensky moves Ukraine towards dictatorship. Тэгээ арчлал байхгүй болж байна. Украин бол одоо бараг диктаторшип болоод эхэлж байна. Унгар улсын тэгээ тагнуулын албад ажилтдаг байсан хүн бас юу ярьж байна гэвэл бас хэвлэл мэдээллийнх нь энэ тэн тараа явж байна. Тэгээ өөр сонголт байхгүй. Тэ Зеленскийг хүлээж авах хүмүүс нь одоо дуусж байна. Зеленский сериозны биш ээ. Хүн болгон Зеленскийтэй одоо төвчээр нь дуусж байна. За тэгээд бодоо үзчих заяа. Энэ маркетинг пропагандагийн бас нэг маш том дайн яваад байгаа шүү дээ. Зеленский ерөөхдөө Украинд дийлэх өдрүүд байхгүй. Дийлэх өдрүүд хаана явж байгаа юм бэ гэх юм бол Европоор явсаар агаад тэг өдөр болгон 3-5 тэрбум доллар евро гуйгаал явж байгаа шүү дээ. Өөр Европоор Америкаар явуулах хүн байгаа юм уу Украинд? Тэ? Одоо брэнд гэх юм уу да? Украины дайны брэнд гэж үзье. Инфлюенсер гэж үзье. Номер 1 инфлюенсер яг хин бэ гэх юм бол Зеленский. Өөр Украины улс төрч таад мэдэх юм уу? Өөр одоо хэнийг явуулах юм бэ? Тэ? Цаана байгаа хүмүүс нь ерөөсөй байхгүй шүү дээ. Тэ? Зеленскийгийн YouTube channel хэн өдөрч чадах юм бэ? Хэн ярьж чадах юм бэ? Хэнийг сонсох юм бэ гэх юм бол Зеленскийг сонсно. Гэхдээ одоо Зеленскийг зайлуулчих юм бол юу болох юм бэ? Пропагандагийн хамгийн том жүжигчин байхгүй болчихно. За тэгээд ерөөхдөө цаагаараа хүмүүс юу ярьж байна гэх юм бол хэвлэл мэдээлэл Америкт юу яригдж байна гэвэл Twitter, X, YouTube дээрээ шинжээчнэр, улс төрчнөр, тагнуулын ажилтан тэгээд хуучин тагнуулын албад ажиллаж байсан хүмүүс юу яриад байна гэх юм бол Зеленскийгийн өдрүүд эдгээр юу ярьж байна гэвэл Зеленскийгийн цаг үе одоо дуусж байна. Ирэх барих хугацаанд дуусж байна. За магадгүй Америкчууд бүр Зеленскийг хүчээр зайлуулж магадгүй. Яагаад вэ гэх юм бол дэмжихээргүй болж байна. Хязгаар дууссан байна. За тэгээд энэ бол бас Трампын нэг төлгөө. Трамп доктор бас энэ бас Трампын нэг төлгөө. Цагаан ордон дотор яагаад Зеленскийг зогсоогоогүй юм бэ? Яагаад JD Vance Зеленский хоорондоо маргалдаж байхдаа Трамп дундуур нь орж ирээд хой та хоёр одоо чимээг болтоо хэлээгүй юм бэ гэвэл заяа. Зеленскийн үнэн төрхийг харуулж ирсэн. Зеленский ерөөхдөө төвчээр алдж байгааг нь харуулж ирсэн. Зеленский дипломатически байж чадахгүй юм бэ юмаа гэсэн юмыг харуулж ирсэн. За төвчээр нь алж ийн.
За тэгээд төвчээр нь дуусч байна. За тэгвэл сүүлийн үед бүр кринж болоод байна. За Макрон, Зеленский 2 хоногийн өмнө уулзсан одоо юу болж байгааг харуулъя. Бүр цэвэр кринж. Хоёр жүжигчин гэж сайн ойлгож аваарай. За хоёр улс төрш хоёр жүжигчин шүү. Cringe. За сал no. За энэ жүжиг хурдан дуусаасан. Залхах чинь би залхах чинь. Залхах чинь. Гой мэдээ өгмөр байна. Их тайм боллоо. Эдийн засгийн хамтын ажиллагаа боллоо. Худалдаа нэмэгдлээ, өргөний зах зээл нэмэгдлээ. Цөмийн зэвсгийг байхгүй боллоо. Тэ хүмүүс сайнтж гин. Би чамтай муудсан үг 2-3 жил дуурсангүй. Тийм үгийг сонсмоор байна ирнэ. Яа, та бас залхаж байгаа те. За. 3 сарын 30-нд Токио хотод ямар сургалт болох гэж байгаа юм бэ гэх юм бол хөрөнгө оолтын анхны шатны сургалт. За, энэ дээр би заах юм бэ гэх юм бол ер нь хувийн санхүүгээ хэрхэн зохион байгуулах ёстой. За, нэмээд би өөрийнхөө харилцагчийн түүхээсээ та хуваалцсан. Ямар түүх хуваалцсан бэ гэх юм бол миний хамгийн амжилттай хөрөнгө оолтогчийн түүх. Тэрнээсээ та юу сурах юм бэ гэх юм бол юу дөөрэж болох юм бэ. За, нэмээд би юу заах юм бэ гэвэл миний хамгийн муу хөрөнгө оруулагч, хамгийн олон алдаа хийсэн, хамгийн их мөнгө алдсан харилцагчийн түүхээс бас хуваалцсан. За тэрнээсээ юу сурах боломжтой юм бэ гэх юм бол юу хийх ёсгүй юм бэ. За тэгээ сүүлийн хэсэг хэдүүлээ юу ярих юм бэ гэвэл дадал зуршилтай яаж болох юм бэ? Хувийн санхугаа хэрхэн урт хугацаанд зохион байгуулад тэгээд санхүүгийн аюулгүй байдал тэгээд санхүүгийн эрхчлөөнд хэрхэн хүрэх боломж талаасаа би та хэдэд стратеги, арга барил, үзэл бодол тэг чадхаараа бүх юма хуваалцсанаа. За энэ сургалтын дээр би бас хэд ном авчин та ном сонирхож байгаа бол бас шууд авч болно. Сургалт дуусныхан дараа ойролцоогоо 6-7 цагт би үлдсэн байх бах, та ч гэсэн үлдсэн байх бах. Тэгээд хамт хоолнд орё гэх юм бол бас боломжтой шүү. Тэгээд магадгүй кампани. За бүртгэлийн линк доор байгаа тэн дээр дэлгэрэнгүй хаяг, төлбөр шилжүүлэх, судалгаа, баталгаажуулах, наривчлсан хаяг бүх юм байгаа. За линкэн дээр дараад тэгээд Токиод уулзцгаая. Sayonara.